Антропологийн шинжлэх ухаан бол хүнийг байгаль, нийгмийн олон хүчин зүйлийн хүрээнд бие бүтэц, аж ахуй, зан заншил зэрэг соёлын олон талт харилцаанд цогцоор навч үздэг ухаан юм. Антропологийн шинжлэх ухаанд нь нийгэм соёлын антрополог, биеийн антрополог, хэл шинжилгээний антрополог, археолог гэсэн салбар ухаануудад хуваагддаг. Эдгээр салбаруудаас биологийн буюу биеийн антрополог нь өнгөрсөн болон одоо үеийн хүмүүсийн бие махбодыг судлан хүний гарал үүсэл, хувьсэл хөгжил, байгаль нийгмийн олон талт орчин нөхцөлд дасан зохицсон онцлог, хүний бие бэлтрийн өсөлт хөгжлийн зүй тогтлуудыг илрүүлдэг. Биологийн антропологийн судалгааны нэг чиглэл бол эртний хүн судлал байдаг. Археологийн матлах судалгаагаар олдсон хүний ясны болон бусад төрлийн олдруудыг судалснаар тухайн үеийн хүмүүсийн тухай, тэр үеийн соёл, зан заншил, аж ахуй, нийгмийн байдлыг таньж мэдэх боломжтой. Эртний хүний ясны олдврыг судлах олон янзын арга байдаг. Үүнд гавлын ясны хэмжил судалгаа буюу краниометрийн аргын тусламжтайгаар хүний царай төрхийг сэргээн тодорхойлох боломжтой бөгөөд ийм судалгаанд тулгуурлан тухайн хүн эсвэл Омог аймгийн угсаа гарлын асуудлыг таних мэддэг. Биеийн ясны хэмжил судалгаагаар тухайн хүний насжилтын байдал, хүний бие бэлтрийн хэмжээ, булчингийн хөгжил, өдөр тутмын амьдралын хэв маяг зэргийг мэдэж болдог байна. Түүнээс гадна эртний хүний ясан дээр хадгалагдан үлддэг олон шинжүүдийн тусламжтайгаар уг хүний амьд ахуйтай тусч байсан өвчин, өдөр тутмын амьдралын хэв маяг, холлон эрхэлдэг байсан үйл зэргийг таних мэднэ. Иймээс эртний хүний ясны олдвор бол тэр хүний удам угсаа, гарал үүсэл, төрсөн газар, мөн идэж ууж байсан хоол хүнсийг нарийн тодорхойлох чухал хэрэглэгдэхүүн юм. Хүний ясны олдрууд дотор шүдний олдвор бол маш чухал байр суурийг эзэлдэг. Шүд бол гадуураа маш нягт батбих паалангаар бүрхэгдсэн байгалийн хатуу ширүүн нөхцөл байдалд маш тэсвэртэйгээр хадгалагдан үлддэг. Тэм учраас хүний яснуудын олдвортой харьцуулахад шүдний олдвор бол илүү олдох магадлалтай байдаг. Хүний шүдний олдвороос тухайн хүний насжилтын байдлыг маш нарийн тогтоож болохоос гадна хүүхэд байх үеийнх нь өсөлт хөгжлийн саатлыг нь мөн тэр хүний голлон хэрэгэлдэг байсан хоол хүнс, нүүдэл, шилжилт хөдөлгөөн зэргийг нь тогтоох боломжтой. Хүний шүд бол хоол боловсрох эрхтний нэг хэсэг болохын хувьд хүний эдсэн хоол хүнсний үлдэгдлийн жижиг хэсгүүд нь шүдэнд наалдаж өнгөр болж яваандаа аажмаар хатууран шүдний чулуу болж шүдэнд наалдаж үлддэг. Ийм шүдний чулуунд нь тухайн хүний идэж хэрглэж байсан хоол хүнсний жижиг хэсгүүд үлдэгдлээс гадна тэр хүний амны хөндийн бичил биетүүд мөн тусч байсан өвчний бактериуд нь хадгалагдан үлдсэн байдаг. Тийм учраас шүдний чулууны судалгаагаар тэр хүний хооллолт, хоолны дэг, тэгээд голлон хэрглэж байсан хоол хүнс мөн түүнчлэн тухайн хүний эрүүл мэндийн байдал, халдварт өвчтөй байсан эсхийг хүртэл тодорхойлох боломжтой. Эртний хүмүүсийн шүдний чулууны судалгаанд тулгуурлан эрт үед аж төрж байсан хүмүүсийн эрхэлж байсан аж ахуй, Монгол нутаг дахь мал аж ахуйн үүсэл, хөгжлийн явцыг хөдөлгөөнгүйгээр нотлон харуулсан чухал судалгааны ажлыг Монгол Улсын их сургуулийн антрополог археологийн тэнхимийн профессор доктор Эрдэнэ болон тэдний судалгааны баг Макс Планкийн хүн төрөлхтний түүхийн судалгааны хүрээлэнгийн судлаачид Вориньер, Хенди, Вилкин нартай хамтран хийж гүйцэтгэжээ. Уг судалгааны үр дүнг олон улсын нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний найчур сэтгүүлд хэвлүүлсэн нь дэлхийн олон орны судлаачдын анхаарал татсан бүтээл болж байна. Хүн төрөлхтний үйлдвэрлэх аж ахуйн нэгэн чухал салбар болсон мал аж ахуйн өвийг тээж яваа Монгол нутгийн хувьд өнөөгийн монголчуудын хувьд бол одоо мал аж ахуйн үүсэл хөгжлийн асуудал бол үнэхээр чухал байр суурьтай юм аа. За тэгэхээр энэ манай түүхчид бүр эрт цагаас эхлээд Монгол оронд мал аж ахуйн үүсэл хөгжил хэрхэн тавигдж болмоор өнөө цаг үед ямар замыг туулж ирв гэдэг ийм асуудлыг бол судалсаар ирсэн байгаа. За энэ
одоо судалгааны үндсэн хэрэглэгдэхүүн бол Монгол нутагт хийгдсэн археологийн судалгаа гэдэг нь бол тодорхой юм аа. Монголын мал аж ахуйн хөгжлөл ямар ч гэсэн манай археологчдын урьдчилан байдлаар ингээд тогтоож байгаагүй бол одоо нийтийн тоолоос өмнө 9-р мянган буюу одоо бүр дунд чулуун зэсгийн үеэс эхэлтэй гэсэн ийм байр суурьтай бид өнөө цаг үед хүрч ирсэн. За харин эдгээр малыг яхахгүй гэршүүлж одоо гэрийн мал болгосон гэдгийг одоо нотлох сүүлийн үед хийгдэж байгаа. Одоо хүний шүдэнд үлдсэн одоо уургийн химийн найрлагаар одоо тогтоох ийм байгалийн шинжилгээ арга бол яхахгүй одоо шинжлэх судалгаа юм аа. За тэгэхээр энэ уургийн үлдцээр бол энэ Монгол нутагт мал аж ахуйн хөгжлийн түүх, ялангуяа тэр сүү цагаан эдийг бослуулж ирсэн ийм түүхийг урьдчилан байдлаар тогтоохт бол одоо чухал хэрэглэгдэхүүн босон гэж одоо хэлмээр байна. Бид Монголд алтан судалсан түүхийн янз бүрийн үед хамаарах за тухайлбал шин чулуун зэвсэг, хүрлийн төрөө үе, хүрлийн хөгжингөө болон хүрлийн сүүл үе, төмөрийн төрөө үе, хүнөө, төрөг Монголын эзэнт гүрний үед хамаарах 32 хүний шүдний чулуунаас дээж авч Германы Макс Планкийн хүний түүхийн судалгааны хүрээлэнгийн судлаачтай хамтран шүдний чулууны судалгаа хийсэн. Ингэхдээ тусгайлан тоноглосон лабораторид шүдний чулууг уусган энэ уусмлаас нь сүүний уургуудыг нь ялган авч шингэн хроматографийн масс спектрометрийн аргаар пептидүүдийн бүтцийг нь тодорхойлох замаар сүүний уургуудын нэр төрлийг нь тодорхой болгосон. Энэхүү судалгаанд Монгол улсын нутагт малтан судалсан археологийн дурсгалуудаас илрүүлсэн 32 хүний шүдний чулууны дээжийг ашигласан бөгөөд тэдгээрээс 23 хүний шүдний чулуунд сүүний уурга тодорхойлогдсон байна. Эдгээр уургууд нь бета-лактоглобулин, альфа-эзниказен, капа-казен, альфа-лакталбумин, бета-казен, лизоцим С болон пептидиклон таниулах уурга зэрэг болно. Лабораторийн судалгаагаар Баян-Онгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт орших шатар чулууны дурсгалт газраас олдсон нийтийн тооллын өмнөх 3300-аас 2800 жилийн өмнө амьдарч байсан Афанасьевын соёлд хүмүүс Монгол нутагт малын сүү шимийг хэрэглэж байсан хамгийн эртний хүмүүс болох нь тодорхойлогдсон. За энэ дурсгалт газраас олдсон эрэгтэй хүний шүдний чулуунаас сүүний бета-лактоглобулин, альфа-синикасин гэдэг уургууд тодорхойлогдсон. Тэгэхээр эдгээр уургууд бол сүүний шар сүүний уурга бөгөөд хонь үхрийн сүүнд агуулгаддаг ийм уургууд юм аа. Афанасьевын болсны одоо он цаг нь бол нийтийн тооллоос өмнөх 3300-аас 2800 оны хооронд холбогддог ийм дээж байгаа. За тэгэхээр Афанасьевын соёлын гол одоо үндсэн нутаг буюу одоо голомт нутаг нь бол өнөөгийн зүүн Казахстаны нутаг, за Минусийн хотгор, за Енисийн сав нутаг болно. За тэгэхээр энэ Афанасьевчүүдийн одоо өмнөх соёл болох одоо тэр нөхөн булшны соёлынх нь гэж ярьдаг. Одоо нөхөн булшных нь бол арай баруун тийшээ хар тэнгис Каспийн орчмоор одоо хөгжиж байсан юм соёлын хэлбэр байгаа. Баруун Монголын нутагт нийтийн тооллын өмнөх 2800-аас 2600 жилийн өмнө буюу хүрлийн төрөө үед амьдарч байсан хэмцгийн соёл төхөн аман шүдний чулууны дээжнээс хонь ямаа үхрийн альфа-синикасин, бета-лактоглобулин зэрэг уургууд тодорхойлогдсон. Энэ сүүний уургууд тодорхойлогдож байгаа нь тухайн ард түмэн малын сүү шимийг хэрэглэж байсныг баталж байгаа өгөөд энэ үр дүн бол мөн зоо археологийн судалгаагаар давхар батлагддаг. Зарим судлаачид маань бол энэ хэмцгийн соёлыг бол Афанасьевчүүдтэй хамт одоо нүүдлэн ирсэн, Алтай руу нүүдлэн ирсэн ийм соёлыг бүтээгчд гэж онцолдог. Гэхдээ хэмцгийн соёлынхны хувьд бол он цагийн хувьд бол Афанасьевын соёлынхоос харьцангуй хожуу үед холбогдож болохоор өөрөөр хэлэх юм бол 2800-аас 1700-аад оны үед холбогдох ийм соёлын эз гэдэг нь бол археологийн хэрэглэгдэхүүнээр одоо тогтоогдод байгаа. Хүрэл зэвсгийн дунд үе буюу нийтийн тооллын өмнөх 1800-аас 1200 жилийн өмнө Монгол орны зүүн бус нутагт
тархсан улаан зуухын дурсгалт газраас олдсон 7 хүний 4-т нь мөн Хөвсгөл аймгийн нутагт малтан судалсан чулуун агуулгад болон хэрэгсүүрийн дурсгалаас гарсан 9 хүний 7-д нь сүү хэрглэж байсан баримт олдсон. Эдгээр хүмүүсийн шүдний чулуунаас шар сүнд агуулгадаг бета-лактоглобулин, альфа-синик-казеин гэдэг уургууд тодорхойлогдсноос гадна мөн ааруул хурууданд байдаг капа-си-казеин уурэг тодорхойлогдсон. Энэ үр дүн бол хүрэллийн дунд үе гэхэд өөрөөр хэлбэл нийтийн тооллын өмнөх 1800-аас 1200 жилийн өмнө гэхэд хүн амын хэргэлдэг сүү цагаан эдэний нэр төрөл ихсэн, малын төрөл нэмэгдсэн, өөрөөр хэлбэл мал аж ахуйн амжиргааны үндсэн хэлбэр болсон байсныг харуулж байгаамаа. Монгол нутагт одоо зөвхөн баруун нутаг Алтай хангаа орчмоос төдийгүй одоо хүрлийн одоо хөгжингүй буюу 1800-аас 1200-аад оны үед одоо нийтийн тооллын өмнөх энэ хугацаанд одоо Доронт Монголын нутагт бас мал аж ахуйн соёл одоо ялангуяа тэр цагаан эдэг одоо хүнсэндээ эргэлэх одоо ийм соёлыг нэвтэрсэн гэдгийг бол одоо баримтаар хэлэх боломжтой болж ирж байгаа. Хүрлийн сүүл үе буюу нийтийн тооллын өмнөх 1200 жилээс нааших археологийн дурсгалуудад бас сүү хэрглэж байсан баримт олдож байгаа. Тухайлбал Өвөр ханган аймгийн Хожирт сумын нутаг Шунхлаа уулын дурсгалаас олдсон 4 хүний шүдний чулуунаас дөрүүлэнгээс нь сүүний уурэг тодорхойлогдож байгаа. За энд альфа синик казеин, бета-лактоглобулин гэдэг хэмээх хэвэгч малын сүүний уургуудаас гадна бета-лактоглобулин 1, 2 хэмээх гүүний сүүнд агуулгадаг сүүний уурэг тодорхойлогдож байгаа. Энэ нь одоогоос 3000 гаруй жилийн тэртегээс Монгол нутагт амьдарч байсан эртний овг аймагуд гүүний сүг хэрглэж байсны баримт баталгаа болох юм аа. Ер нь адууны соёл бол яхахгүй хөгжингүй хүрлийн үеэс эхлээд Монгол орны археологийн соёлууд бол салшгүй холбоотой ингээд тэмдэглэж ирсэн байгаа. За тухайлбал хэрэгсүр бугуун өшөөний соёлын эзэдүүд бол адууг одоо тахилгад өргөх одоо олон зуугаар нэг дор одоо тахилга болгож өргөх. За дөрвөлжин бушинч ядгаагүй адууг бол одоо оршуулгын зам үйлд өргөн үрээтэй хэрглэж ирснийг бол манай археологчид бол аль хэдийн тодорхойлсон байгаа. За ингээ үүний зэрэгчээ адуу бол адуунаас одоо адууны сүү цагаан эдэг бол бас хүнсэндээ хэрглэж ирснийг бол одоо манай энэ удаагийн шинжилгээгээр бол нотлогдлоо. Хүрлийн сүүл төмрийн түрүү үе буюу нийтийн тооллын өмнөх 800-аас 400 жилийн өмнө аршиж байсан. За Чандманы соёлт хүн ам хэмээх одоогийн Увс аймгийн Улаангом хотын ойр орчин байдаг Чандманы дурсгалаас олдсон 2 хүний олдорт лабораторийн судалгаа хийж үзэхэд сүүний уурэг тодорхойлогдоогүй. Харин энэ цаг үед мөн хамаарах тэр Төв Монголын нутаг одоо Улаанбаатар хотын ойролцоох Сонгин хайрхан уулнаас олдсон хүний шүдний чулуунаас сүүний хэвэгч малын сүүний уургууд мөн гүүний сүүний уурэг тодорхойлогдсон. Монгол нутагт бол ямарсан төрөө хүрлийн үеэс эхлээд одоо мал аж ахуй эрхлэх ялангуяа тэр үхэр болон хоньны гаралтай сүү цагаан эдэг хүнсэндээ хэрэглэх ийм төвшөнд одоо ашигла сурсан байна гэдгийг бол энэ судалгаагаар тодорхой болгосон. За ингээд дараагийн үе одоо хүннүүгийн үед толбогдох одоо дурсгалуудаас одоо энэ дээжинд бас хамрагдсан байгаа. Хүннүүгийн үе буюу нийтийн тооллын өмнөх 2 дугаар зуунаас нийтийн тооллын 3 дугаар зууны үед хамаарах 3 хүний шүдний чулуунаас дээж авч судалгаа хийхэд гурвуулан галсан сүүний уурэг илэрсэн. За ингэхдээ эхний хүнийхээс хэвэгч малын сүүний уурэг болон гүүний сүүний уурэг илэрсэн бол хоёр дахь хүнийхээс хонь болон ямааны сүүний уурэг, гурав дахь хүнийхээс хэвэгч одоо хонь болон үхрийн сүүний уурэг илэрсэн. Хүний болсон үед бол адуу хонь ямааны төрлийн одоо малын сүүг бол хүнсэндээ хэрглэж ирснийг бол маш тодорхой харуулсан. Дундад зууны үе буюу Монголын эзэнт гүрний үеийн 11 хүний шүдний чулуунд судалгаа хийхэд 9 хүнийхээс нь сүүний уурэг тодорхойлогдсон. За ингэхдээ нэг хүний шүдний уурэг шүдний чулуунаас олон янзын малынх тодорхойлогдож байсан. За тухайлбал 5 хүний шүдний чулуунаас хэвэгч малын сүүний уургаас гадна гүүний сүүний
бета лактоглобулин 1, 2 гэх уургууд мөн нэг хүнийхээс хэвэгч малын уураг, гүүний сүүний уураг, мөн түнчлэн тэмээний сүүний уураг тодорхойлогдсон. Энэ их Монгол улсын үеийн бас нэг одоо тэмдэглэж хэлэхдээ нэг сонирхолтой одоо зүйл ажиглагдсан нь бол одоо ингэний хормогийг одоо хүнсэндээ эргэлж ирснийг тодорхойлсон байгаа. Энэхүү судалгаагаар Монгол нутагт малын сүү цагаан эдийг хэрглэж байсан баримтыг 1700 жилээр цаашлуулж байгаа бөгөөд Евразийн тал нутгийн гаралтай хүн ам болох Афанасьевчууд Монгол нутагт мал аж ахуйг нэвтрүүлсэн хамгийн эртний ард түмэн болохыг тогтоож байгаамаа. Манай судалгаагаар Монгол нутагт малын сүү шим хэрглэж байсан хамгийн эртний ард түмэн Евразийн тал нутгийн гаралтай Афанасьевчууд болох нь тогтоогдож байгаа юм. Магадгүй Афанасьевчууд нь Монгол нутагт төдийгүй зүүн Евразийн бүс нутагт мал аж ахуйг нэвтрүүлсэн ард түмэн байж болох юм аа. Энэхүү судалгаа бол Монгол улсад эртний хүний олдврын шүдний чулуунд хийгдсэн анхны судалгаа болох бөгөөд Монгол нутагт мал аж ахуйг 5000 жилийн өмнө эрхэлж байсан. Түүнээс хойш хэрхэн уламжлуулан хөгжүүлж ирсэн тухай үйл явцыг байгалийн шинжилгээний аргаар хөдөлгөөн баримтаар нотолсноор чухал ач холбогдолтой болсон юм аа. Монгол Улсын их сургуулийн профессор Эрдэнэ болон түүний багийн гишүүдийн хийсэн энэхүү судалгааны үр дүнд Монгол нутагт одоогоос 5000 жилийн өмнө малын сүүг боловсруулж хүнсэндээ хэргэлдэг байсныг тогтоожээ. Анхдагчид буюу Афанасьев хэмцгийн соёлоор дамжиж Монгол нутагт баруун зүгээс мал аж ахуй нэвтэрсэн гэдгийг өнөөгийн судалгааны төвшөнд мөн тогтоолоо. Монгол нутаг дахь эртний нүүдэлчид мал аж ахуй сүү цагаан эдээний соёлыг нутагшуулан өөрөмшүүлж улмаар баяжуулан хөгжүүлснээр цагаан эдээ нүүдэлчдийн хүнсний үндсэн хэсэг болж дараагийн үеийн нүүдэлчдэд уламжлагдсан ирсэн гэдгийг өгүүлбэргүй судалгааны ажлаар тодорхой болгосон нь тус багийн судалгааны ач холбогдлыг илтгэж байна.